Өнөөдөр нийс иргэдийн хурлын төлөөлөгчид маань бас Улаанбаатар хотын хаврын тогтчлтын ногоон байгууламжийн ажлуудаа танилцаад явж байна. Сая бид өнөөдөр бол нэлээд олон газруудаар орж бас үйл явцтай танилцлаа. За инх тайвны өргөн чөлөөний 13.6 км баруун юунаас зүүн талаас эскадриль шөнөөс ийшээ сүлжмэлэг өдөр хүртэл нийт 13.6 км энэ замын урт хойтлын ногоон байгууламж орчны тогтчлтын ажлыг бол явсаар танилцлаа. За мөн эмнэлгүүд байгаа. Төв эмнэлгүүдийн орчны зохицол мөн эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн ая тухтай байдлыг хангах тогтчлтын ажлыг бас танилцлаа. За эцэст нь бид нэр Сеулийн гудамжны шөнийн гэрэлт гудамж гэсэн төсөлтөд ингээд танилцаад явж байна. За нийс иргэдийн хурал бол бас энэ тогтчлтын ажилд бол өмнөх байгаа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн бас иргэдийн 5 дахьтай орчныг бүрдүүлэх зорилгоор бас нэлээд зөрөгтэй бас алхмуудыг сая төсвийн тодтголоор хийсэн. За энэ маань ингээд удахгүй болохын наадмаас өмнө энэ ажлууд маань хийгднэ. Өнөөдрийн байдлаар бол бидний төлөвлөсөн ажлын бол 80 гаруй хувь нь хийгдээд явж байна. За наадам гэхэд бол бараг 100% бол бүгд дуусахын боломжтой байна. За нийтдээ энэ ажлын хүрээнд бол 5.8 тэрбум төгрөг бол ногоон байгууламжууд бид нар зарцуулахаар төлөвлөсөн. За өмнө нь бол бас өмнөх жилүүдэд ч гэсэн энэ ногоон байгууламжийн бол 5.8 төлөвлөдөг байсан. За голцоо бас нэг наст ургамлыг бол их суулгадаг гэсэн. Энэ жил бол бид нар бол ойгоос таримл ойгоос бид нар 10 орчим насны том шилмүс модуудыг бол Улаанбаатар хотын замын хажуугаар явган зам автомашины замыг тусгаарсан юугаар хийгээр илүү онцлогтой. Энэ маань бас нэг жилдээ биш тухайн олон жилийн настай. За олон жил бол энийг бид нар ингээд хотынхоо гой үзмжид анхаарал явуучих юм боломжтой гэж үзэж байгаа. Тий, аливаа том хотод бол шөнийн гудамж байдаг шүү дээ. Та бүхэн ямар ч хотод очисон шөнө гэрэлт гудамжнууд байдаг. Тэгээ шөнө үйлдвэр үүсгээ явуулдаг ийм гудамж. Яг тэрнтэй адилхан бас олон
залуучуудаас ялангуяа залуучуудтай тийм төрийн бас байгууллагуудаас энэ Улаанбаатарын шөнийн бас хот байх хэвээр залуучууд бас шинэ орой бас зугаа цэнгэл бас ялангуяа Монгол улсын хэмжээнд бол энэ зуны одоо 3 сарын хугацаанд бас энэ дулаахан байхад бас энэ шөнө одоо гудамжаар зугаалах ийм одоо нөхцөлийг бүрдүүлж өгөөч гэдэг бас саналууд ирсэн. Тэгээ бид нар судалж байгаад хамгийн одоо боломжтой нь Сеулийн гудамж юм байна. Өнөөдөр бид нар төлөвлөж байгаа 440 м урттай ийм гудамжийг сонгож авсан. Хэрвээ бид бүхэн энэ маань үнэхээр сайхан амжилттай болох юм бол бид нар Сеулийн гудамжийн 1 км орчим замын гудамжийг бол цаашид бол бас хөгжүүлэхийн бодлоготой төлөвлөөр явж байгаа. Нийслэлийн засаг дарга болон иргэдийн хурлын даргын санаачлагаар бид энэ онд энэ хуучин Сеулийн гудам энийг одоохондоо нэрс өгөөгүй шөнийн гудам болгоё гэсэн шийдвэр гараад дамын биеийн ажлыг зохион байгуулад удирдах хяналтад явж байна. За нийтдээ одоогоор ойролцоогоо 1,500 орчим төгрөгийн төсөв батлагдсан. Энэ балтан төсвийн өрөөнд бид ажиллаа хийж байгаа. Үндсэндээ энэ ажлын 4 дэд хэсэг ажиллаж байна. Нэгдүгээрт нь энийг иж өрн гэрэлтүүлгийн ажлын хэсэг байна. Хоёрд нь тогтчлт ногоон байгууламжийн ажлын хэсэг байна. Гуравд нь худалдаа үйлчлэгийн ажлын хэсэг байна. Дөрөвд нь менежментийн буюу хэвлэл мэдээл сурчлагын чиглэлийн ажил гэсэн 4 дэд хэсэг ажиллаж байгаа. Бид шийдвэр гараад өнөөдөртөө 11 хонож байна. Ер нь бидний 6 сарын 8-нд энэ гудам нээх ёстой. Төлгөөсөө бидний хугацаанд дуусгуулаа гэсэн ийм байдалтай байгаа. Өдөр шинэгүй ажиллаж байна. За ногоон байгууламж тогтчлтын хувьд бол бид нар энэ хоёр талын замын байгууламжуудыг ногоон байгууламжийг үлдээгээд шилжүүлээд за үйлчлэгээ төвлөрсөн газрууд нь танаа харж байгаа дандаа алаг хавтангуудаар хавтандж байгаа. За энд бол голдуу тодорхой шөнийн цагуудаар бол тэр хавтандсан хэсэг дээр нь дандаа худалдаа үйлчлэгээний павильон бүхнүүд ингэж гарна. За энэ замын энэ хэсгүүдээр бол эргэж чөлөөтэй зорчиж үйл ажиллагаа хоёр тал руугаа авч явах хэрэгтэй. За энэ чиглэлүүдээр нийтдээ 5 аж ахуйн байгууллага нийтдээ 4,000 орчим метр квадрат талбайг алаг хавтангаар хавтандж байна. Адлын явцад бас нэг 70% явж байна. За гэрэлтүүлгийн хувьд танаа харж байгаа энэ үндсэндээ гэрэлтүүл хамгийн орчин үеийн шийдлийн гэрэлтүүл байх хэрэгтэй. Үндсэн энэ замын байгууламжийн гэрэлтүүл ашигын зэрэгцээгээр мөн нэмэгдэл 8-ын шон дээр агаараар ингээд тороос татаад энэ 440 м урттай гудамыг бол иж өрн гэрэлтүүл хийн. Гэрэлтүүл дандаа доошоо буухтаа конус хэлбэрээр байна. Энэ гудам бол шөнийн гэхгээгөө ядагдахгүй мөнхийн гэрэлтэй байх хэвээр. Энэ ажил бас ингээд бас 60% гэж. Эндээ шөнө бол бид нэр 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл машин хязгаарлалтыг бол хорьчихно. Энэ хугацаанд бүхэл үзэр үйлчлэгээ худалдаа залуучууд аялал жуулчлал зориулсан үйлчлэгэнд явагдана. Яг Сеулин. За аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгуулалтыг яаж хийх вэ гэхээр бид нэр энэ 8, 9, 10, 11-нд бол энэ талбайд байгаа үйл ажиллагаа явуулж байгаа. Бас нэлээд үйлдвэрийн чигдэрсэн олон түмэнд нэр хүнд өгье. Ийм 12 аж ахуйн байгууллагууд эхний энэ 4 өдөр бол өөрсдөө үйл ажиллагаагаа хариуцаад бүх юм явуулъя гэж байгаа. За цаашдаа бид нар менежментийн баг гарч энэ аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгуулалт зарлаж энд бүх олон аж ахуйн нэгжийг оруулснараа тэдгээр аж ахуйнууд эндээ үйлчлэгээ явуулаад зардлаа төлөөд ашгаа олоод бас тодорхой хэмжээний зардлыг нийслэлийн төсөвт төлөвлөлээд явах ийм бий. Тэр төвлөрсөн хөрөнгөөр нь энийгээ бид нар хотвол тогтчлтаа хийдэг, засвар хийдэг, нөхөн сэргээлт хийдэг ийм чиглэлүүдээр явна. Энэ жил манай зохицын ажлын албанаас бид нэр 3 дугаар хорооллын өмнөх МТ колонкоос Жастол колонк хүртэлх 820 м урттай газрыг иж өрн тогтчод ногоон байгууламж хийж байна. Тэнд машины 300-оор машин зогсоолтой, явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, амар зөөлөгчтэй ийм юм хийж байгаа. Дээр нь бид гэмтэл, хавдар, сонгон айхан дүүргийн эмнэлгүүдийн гадна талыг иж өрн бас зогсоол хай тухтай боломжийг хийж байна. За хийгээд дууссан газар бол 3 дугаар аймгийн өмнөх машины зогсоол, мөн 3 дугаар аймгийн үүд, мөн төрний орчны аж ахуйн байгууллагын тогтчлтыг бид нэр хийгээд хүлээлгээд өгсөн. Цаашдаа бид нар энэ бас орон сууцны дотор хэсэг газар хүүхэд настангууд зориулах бичил хүрээлэн хүүхдийн тоглоомын талбайг байгуулж байна. Одоогийн байдлаар бид нэр
Баянзүрх, Сүхбаатар, Сонгон айрхан, Баянгол 4 ийм одоо хүүхдийн одоо бичил тоглоомын талбай хийгээд хүлээлт өгсөн. За цаашдаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороо бүрд 150 хороо бүрд одоо тогтчлт, бичил цэцэрлэг, замын байгууламжуудыг хийхээр иргэдийн хурлаас төсөв батлаад өгсөн. Манай зохицын адилхан өмнөлгөөний хороо байгуулагдаад гүйцэн сонгон шалгууруулаад ингэж энэ ажил бас энэ хугацаанд хийгдэнэ. За энэ бүгд бол Монгол Улсын засгийн газар нийслэлийн затрагын мөрөн одоо батлагдсан дагуу нөгөө аж аргалтай Улаанбаатар хотын хөтөлбөр хүрээнд хийгдэж байгаа. Иргэд олон түмэн үйлчлэгээ авч байгаа, нийт үйлдэлж байгаа бүх газар нь бол аятаа тухтай ийм амар амгалан байх ийм орчин бүрдэх чиглэлээр манай одоо хот хурал зохицын адилаар бол ингэж ажиллаж байна да.